жаргал энгийн зүйлд оршдог үрээтэй амьдралаг подкаст эхэлж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хоёрын ярих сэдэв бол ховсын харилцаан дээр гаргаж байсан алдаа болон түүнээсээ юу суралцж авсан бэ тухайга хуваалцгалнаа. Тэгээд уугийн бид хоёрын хувьд хоёулаа юм гэрэлсэн эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр бид хоёрын ярих өнцөг нь бол гэрэлсэн эмэгтэй, одоо гэрэлсэн хосуудын талаар өнцгөөс илүү их ярнаа. Тэгээд уугийн маань өнөөдрийн түүхээ эхэлж хаваалцсан уу гэж урьж байна. Тэгээд уугийн маань нөхөртэйгөө хамт амьдраад одоо ихэр хэдэн жил болсон бэ? Тэгээд та хоёрын харилцаанд одоо ямар асуудлууд гарч ирсэн? Түүнийг хэрхэн шийдэжээ вэ? За би нөхөртөөгөө 7 жил гараа амьдарч байна. Одоо 8 дахь жилдээ болж байна. За тэгээд бид хоёр анх бол нэрээ үнэхээр их асуудлууд байсан. Одоо л аюу сайхан уулзсан байгаа гэж боддог. За ер нь бол анх асуудлууд гарч байгаа асуудлын бүх үндэс бол би өөрөө байсан. Одоо яг ингээ эргээ бодох би ингээд маш их кино үздэг. Тэг кинон дээр ингээл жишээ нь Солонгос олон киноны эрэгтэй гол дүр болж ирсэн ингээд төгс залуу байдаг шүү дээ, тийм шүү. Би бол яг тэрийг үзэл яг л тийм төгс юм залуу ингээд тархиндаа төсөөлсөн. Гэхдээ миний сонгосон нөхөр болохоор бодит амьдрал дээр яг л бодит амьдрал дээр хүн шал өөр. Тэгээ ингээд амар байж боломгүй зүйлийг ингээд нөхрөөсөө шаарддаг, хүлээдэг. Тэгээ ингээд тэнгүүдлээ тэндээсээ өөрөө ургуулж бодоол бараг л тэр кинон дээр шиг юм хийхгүй бол энэ ингээд бусад залуучууд их нэртэй ингэж хандаал, ингэж халамжлал, ийм юм үйлдэл хийж ин да. Энэ яагаад намайг ихгүй байна? Ингээд юм чи надад хайргүй болоо ч юм уу гэж амар тэнийг юм бодож ургуулж бодоол тэрэндээ өөрөө хямраал. Тэгэл тэндээсээ аюу хэрүүл ингэж үсгэж гаргаж ирэл маш хэрэлддэг байсан. Тэгээ энэ маань ингээд цаашаа ингээд лавшраад явсан чинь ингээд би бүх ингээд бодол санаа одоо үзэл бодол модал ингээд бүх юмд амар ингээд оролцдог болол маа нөхөр надаас ер нь бол жоохон өөр. Бид хоёр ер нь хоёр шал өөр төвшний. Би бол нэлээд ичимхий, даруу, төлөв төрлийн тийм зантай. Маа нөхөр эсэргээрээ маш нээлттэй, чөлөөтэй, сэтгэлгээний хүртэл айгүй чөлөөтэй хүн байхгүй. Тэгэл нөхөр маань ингээл фэйсбુક мөхтөрөө ч юм уу ингээл амар өөрийнхөө дуртай амиг ингээл илэрхийлэл одоо нэг пост юм хум хийгээл шеэрлэл ингээл ингэж тэгж ингээл юм бичээл тэнгуүс би тэрнээс нь хичээл за чи ямар амар санаа зовмор юм бэ хүн юу гэж бодох юм бэ ямар ичмээр юм бэ энийга болооч устаа наадха бол гээл амар дайрч маяал тэгэл хөөрхөн зайлвал над ингээл миний л өгөнд орол за гээл хөдөлөө устгах штэ тэгэл бараг л чат руу н ороод ингээл чи ингэж чадчих татаад юм бэ ямар их чимээр юм бэ ийм амар хүүхдээ ч татаад юм бэ болооч ингээл нөгөө хүнийхээ ингээл жинхэнэ хувийн орон зайд амар халтаал нэг хүнлүү амар халтж эхэлсэн. Тэгэл тэр ганц тэрүүгээр зогсохгүй ингээл нөгөө нэг чи бараг миний дуртай юм дургүй байна. Яагаад дургүй байгаа юм дуртай бол чиний дуртай юм чи амар болохгүй буруу зүйл байна. Миний эсэргээрээ минийх дуртай бол гээл амар буруу шаардлагуудыг тавиал ер нь бол хосын амьдрал байж болохоор хамгийн муу дарк юмхтэй байсан би. За тэндээс яаж өөрчлөгдөө? За тэгээд тэндээсээ дахиад дамжирсан уучлаарай гэхгүй. Тэндээсээ ингэсэн. Тэгээ ингээ энэ бүгд ингээл яваад исэн чинь сүүлдээ энэ маань бүр ингээд нөхрийнхөө бүх үйл явдлыг ингээ өөдөгчдөд эхэлсэн. Тийм ингээл бараг л ингээл алхаамж болохоо байлаа бараг л амьсгалж байгааж болохоо байлаа тэгээ хоол идж байгаа юм болохоо байлаа ерөөс ингээд үйлдэл болгоно нь ингээл муугийн хараад энэ юмсан. Би бараг зөв үгүй сонгоцсон юм уу гэл. Ингээд бүр амар муу талаас нь юм хараад ингээл тэрнээс болоод өөрөө маш их нервтэй стресстэй тэгээд ганц би нэг нервтэй стресстэй байгаа юм байхгүй хөрх юм зэл нөхрөөс зовоогоол хөлдөгөөл дайрал тэгэл гэрүүл амар хэрүүл хийгээл гэсэн. Тэгээд дээрээс нь найз нь ингээд өөрийгөө амар тийм даруу төлөв гинэн цайлган охин дээр амар ихтгэл төгөөс юм ихтэй гэж боддог. За баг хизээч юм харамаар надад байхгүй гэж боддог байсан чи яг нөхөртөөгөө танилцаад хамт амьдрал хийсэн чинь би бүр үнэхээр амар хавтай байсан ёо бурхан минь. Бараг л шүүр болсон шулам гэдэг нь би юм байна гэж бүр сүултээ өөртөө эвлэрсэн шүү дээ.
Тэгээ нэг өдөр нөхөр маань гэсэнтэй бас ингээл муудаал явчихсан чинь ингээд чи босод бүх хүмүүс хамгийн сайхнараа ханддаг. Бүх хүнд ингээл хамаг байдаг, бүх юмаа зориулдаг гэнэ. Ганцхан надтай л хамгийн муухай хашаа гаргаад байна. Яагаад ингэж ингээл тэгсэн чинь миний зүрх рүү нэг юм ингээл пал гэж орцсон. Тэгэл эргээл боцсон. Би ингээд ууг нь хамгийн хайртай хүмүүстэй л хамгийн сайхан зан бүх юмаа зориулах хэрэгтэй. Бид нэр одоо ингээ хизээ өхөн гэж нэгэндээ дандаа муухай үг хэлэх үү те. Ер нь бол өдөр болгоны гоё үгээр илэрхийлэл гоё байгаад дандаа инээж хурж хүнд ер нь хамгийн сайн сайхан үг байнга хэлэх ёстой гэж боддог хүн байхгүй өөрөө үг нь. Тэгсэн хэрнээ нөхөртөө бол бүр хизээч тийм байгаагүй. Одоо ингээд хамт амьдарч явах хугацаанд тэгэл хамгал байдаг нөгөө нэг ингээл бусад хүмүүс гаргаж чадахгүй нэрээ хурааж байгаа л ирээл нөхөртөө бүгдийг гаргадаг гэсэн. Тэгэл нэг өдөр нөхөр маань надад ингээл чи надад л хамгийн муухай анд чинь ингээл хэлсэн чинь би бүр ингээд зүрх шимшрээд өөрийгөө амар буруудахад за ер нь л би болохгүй байгаа юм байна гэдэг гинт амар ухаарад нэрэн би яагаад ингээд хамт амьдрах те өвөрт хамт амьдрах хүндээ ингэж хамгийн муухай зан гаргаад байна гэж ерөөсөө яг тархин дотор дон гэж ороод ирсэн. Тэгээд энэс хойш суралцаа ерөөсөө унший судлаа гэл маш их юм үзээл сонсоод судлаад нөхөртөөгөө маш сайн ярилцдаг байсан бид хоёрын нэг давуу тал нь. За тэгээд хамгийн нэгдүгээрт болохоор би ихэд өөрийгөө бүх болохгүй байгаа энэ муу зангуудаа би энэ бүгд миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх байсан. Тэгээд эсвэргээрээ ингээд би болохоор ер нь нөхрөөсөө лөөг хагаад үгүй би миний буруу чи юм байгаа учраас би энэ зан гаргаад байна гэж яг ерөөсөө тэгэх гээдсэн байхгүй. Тэгсэн яг ингээд эрүүл ухаанаар бодоод үзэхэд зүг ингээд нөхөр маань зүгээр ингээд зүгээр хэл нэг өө энэ ялаанис чинь ингээд бодоол ингээд юу ч бодоогүй зүгээр сууж хахад ингээд буруутан болчихж байгаа байхгүй. Би тэнд өөрөө элдв юм бодоол өөрөө айн янз юм ургуулж бодоол тий. Тэгэл тэгсэн хэрнээ миний буруу биш гэл би өөрийгөө ерөөсө зөвтгөхгүй л дараад байсан. Тэгээ ингээд энэ бүгдийн хамгийн том шалтгаан бол би өөрөө ингээд надад үнэхээр том асуудлууд байна гэдгээ ингээд нэгт хүлээн зөвшөөрөхөөс айгүй хэцүү юм байлээ. Гэхдээ ингээд хүлээн зөвшөөрч сурсан. За надад үнэхээр асуудал байна. Ингээд миний буруу зүйл дээр би заавал чиний буруу болохгүй тахгүйгээр би өөрөө 100% ингээд буруугаа хүлээж сурыг. Хоёлаа ингээд харилцаандаа хамгийн нэгдүгээр шудраг байдлыг бий болгохыг гээд ярилцаад. Тэгээ энэ асуудал мэдээж ингээд хэрүүл маргаан болж байгаа учраас ганц хүний ингээд өгөгдөл гэх юм байхгүй. Тэгэл аль алных нь буруу байдаг ч гэсэндээ за хэдэн хувийн миний буруу байсан. Ингээд үнэхээр энэ дээр хин илүү их тайван байх боломжтой байсан ч юм уу тийм. Мэдээж уургүй хүн гэж аахгүй шүү дээ. Хин л ингээд тэгэл уурлахж болно шүү дээ. Тийм болохоор яг хин илүү байсан бэ гэдгийг харж эхэлсэн. Тэгээ дээрээс нь би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөж эхэлсэн чинь бас ингээл ер нь бол юмэг ингээл хүлээж аваад тавширчаар за гэл нэг юм амар гоё юм тайван байдлыг олж авдаг юм шиг санагцаа. Хоёрдугаар болохоор одоо нэг нөхрийнхөө ингээ бүх сайн талыг ингээд ерөөсө харахаа болцсон байсан учраас ингээд бүх сайн талуудыг ингээд ер нь бол жижиг гэлтгүүгээр бүх зүйлийг ингээд нарийн анзаарч эхэлсэн. Нэр намайг халамжилж байгааг нь тий надад ингээд хөвж байгаа надад хийж байгаа үйлдэл гээд бүх юмыг харсан чинь нөгөө нэг би кинон дээрээс хүсэж байдаг шиг юм лаглаг юм маань яг хүнэнтэй нөхөр маань надад бүгдийг ингээд зүгээр л үйл хөдлөлөөр харуулаад гаргадаг байсан байхгүй. Тэгээ дэрийг би юус анзаарч чаддаггүй байсан бэлээ. Тэгээ тэр бүгдийг ингээд анзаарч хараад эхэлсэн чинь ингээд нөгөө тэндээс ч амар хайр унтарч байгаа юм чи өө ийм гоё яхад би нэр ямар муу айнаа ууг юм гэл бүх зүйлийг ингээд хүлэн одоо нэг хүлээж аваад тэгээ дээрээс нь одоо хамгийн чухал зүйл гэх юм бол нөгөө хүний яг байгаагаар нь ингээд ойлгоод хүлээж авах юм байна гэдгийг нээз нь ухаарсан. За одоо ингээд энэ хүн чинь тэгээ ийм үзэл бодолтой, ийм юмд дуртай, ийм л юм байгаа төрлөх санааны надаас ингээд байгаа байдал нь тийс өөр. Ингээд энэ хүн ийм юмд инээж болно, би инээгүй байж болно. Гэхдээ ингээд тийм байлаа гэд ингээд надад хайргүй гэсэн үг биш ээ. Зүгээр л бид хоёр өөр байж болно гэдэг зүйлийг ингээд хүлээж авч сурсан, хүлээн зөвшөөрч сурсан гэх юм уу? Тэгээд эхэлсэн чинь ингээд нөхөрч дээр бид хоёрч дээр ингээд харилцаан дээр маань ингээд маш том өөрчлөлтүүд гараад хэрэлдэгэ болоод тэгэл ер нь ингээд жижиг сажиг ингээд маш олон хэрүүлүүд маань ингээд ер нь бол дийлэх нь алга болсон гэх юм уу? Тэгэл
Одоо бол ингээд мэдээж хосууд юм чи маргах үе бол гардаг. Тэтэл за гэл ингээд яаж ч амар хэрэлдэл мууцсан ч гэсэндээ нэг тийм ингээл нэг болохгүй бол ингэ саландаа гэсэн бодол байхгүй. Зүгээр л ингэ хэрэлчил за уралчлаа сая. Угсаа ингээд юу яах юм чи ингээд ер нь бол тэгж ойлголцдог болсон гэх юм уу. Тэгтээ яг ингээд үе шатууд дээр нь бас хоёулаа ингээд нэгэндээ яаж ч муудсан муухай хэлэхгүй яа. Ингээд эргээд эвлэрсэн ч гэсэндээ тэр муухай үг нь ингээд сэтгэлд ингээд үлдчихэд байгаа учраас нэгэндээ муухай үг хэлэхгүй. Ямар ч маргаан болсон хоёлаа салъя гэдэг үгийг маргаан дунд огт хэлэхгүй бай. Салъя гэдэг үг хэлэх бол маш сайн тайвшраад хоорондоо хэдэн удаа ч юм уу те маш сайн ярилцсан үүднээс энэ чидэрийг гаргана. Бусдаар бол зүгээр л нэг хэрүүл дунд хэлээд гарахгүй. Энэ бол тэгэх юм бол маш буруу зүйл болно гэдгийг дээр ингээд эхний 1 жилдээ бид хоёр ярилцлцж тохироод. Тэгээд тэрнээс хойш одоо 6 жил нь ер нь бол их сайхан амгалан явсан. Гайгүй явсан. Амгалан ч яагаад гэхдээ ер нь маргаанууд байсан ч гэсэн тэднийг маш зөвөр хурдан шийддэг бас. Өмнө нь бол ингээд нэгэндээ муудчих юм бол бараг 2-3 хоног юм ярихгүй. За энэ л надад бууж өгөх ёстой гэж нэг булгаж авахгүй болоо. Тэг яах гэж байгаа юм тий. Заавал чиний л юм гарна гэж үзэлцээлээдэг гэсэн бол одоо л за сая ингээд жоохон ингээд хийх юм жоохон тавтаргуутай л жоохон бие барьчихсан юм утчлаа тий гэж айгуу сайн ойлголцдог болсон. Нэг жилийн дотор бол ойлголцсон юм биш үү тий? Бид хоёрын гэсэн нөгөө хэрвээ хамт амьдраагүй байсан бол бас нэлээд хугацаа гарах байх гэж бодсон. Бид хоёр аюу хурдан бүх юм болоод ер нь бол үерхэл 3 сар болоод гэр бүлийнхэнтэйгээ танилцал тэгэл хамт амьдраад эхэлсэн байхгүй юу? За. Тэгээд нөгөө хиндээ ингээл үерхэш нэг нэгээ тань сайн мэдээгүй байжсэн гинт шууд хамт амьдэрсэн жил ерөөсөө бүх юм нийл болоод бүх ингээл зан чанарууд нь гарч ирцгээгээл гэл амар юм болчихсон чинь тэр чинь ерөөсөө аюул хурдан л өвчтэй юм байна гэж бодсон. Уус нь ингээд хосод чинь тэг ингээл хайр дорлол моглол юм амар гоё хэсгүүд нэг ихний 5 жилд явж байгаа л тэрний дараагаас яг юм хэрүүл үе гарч ирдэг гэж аюух тэгж ирдэг. Тийм сонсчихсан чинь бид хоёр сэрхээр ерөөсөө ихний 1 жилдээ л тэг үзэлцэж авалцаал. Бүр ингээл амьдралдаа байгаагүйгээр уурлаад орилж үзээл хашгирч үзээл. Тийм юмд болсон. Тэгээд одоо яана хэлэхэд одоо нөхрийнхөө өгзөл бодол болон тий хувийн орон зайд нь бол халтгаа болсон. За энэ хүмүүс маань үнэхээр юм надаас энэ төсөөр өөрийн гэсэн давуу тал болон сул талуудтай юм шүү гэд бүх зүйлийг байгаагаар хүлээгээд татсан учраас ер нь бол тэр тал дээр хэрүүлүүд маргаан гарахаа болсон. Тэгээд эндээс харахад найз нь бол би ер нь зүгээр л бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авахтал амьдрал ингээл амар гоё энгийн болчдөг юм байна. Тэгээд маш гоё амар аж аргалтай болчдөг юм байна гэж бодсон. Одоо энэ бүхний ард гарсныхаа дараа. За нэг ийм зүйл байна. Маш олон гоё сургамжтай зүйл сонсож авлаа. Баярлалаа. Гоё түүх байна. За миний хувьд бол бид хоёрын хувьд яг хамт амьдраад 3 жил болж байгаа юм уу? Тийм. 3 жил болж байгаа юм. Яг Японд ирэл хамт амьдарч эхэлсэн. Монголд байсан үерхлийн хугацаа маань гэсэн ерөнхийдөө цөөхөн. Яг Японд л одоо бид хоёр бүх одоо нөгөө хусын харилцаа маань яг гараад хамтын амьдрал маань явж эхэлсэн баггүй юу? Тэгээд анх ингээд ерөнхийдөө үерхэж эхлээд тэгээд харилцаж эхлээд явж байхдаа за ер нь энэ залуутай бас нэлээд цааштай их чухал юм удаан хугацааны харилцаанд ер нь орох юм шиг байна да гэсэн тийм төсөөлөл байгаад тийм мэдрэмж төрөөд тэгээд за би яг энэ хүнтэй ингээд үнэхээр ингээд цаашдаа маш чухал юм харилцаа дараагийн харилцаануудад яг би бэлэн үү энэ хүнийг үнэхээр яг ингээд энэ чигээр нэг хүлээж авч чадах уу насан туршдаа энэ хүнтэй хамт амьдрий гэвэл би чадгаар байна уу яг энэ хүн надад болж гин үү гэдгийг айгу тухайн үед яг сайн бодож ирсэн. Тэгээ хоорондоо ч гэсэн тэгээ ярилцаад тэгээ за энэ хүний давуу болон сул тал нь ийм юм байна. Тэгээд би яг энэ хүний
давуу талд нь бол маш их татагдаж байна. Сул талыг нь би бол хөвчээд насан туршдаа энд нэг тийм одоо хэцүү гэж уур хүрээд энд нь ингээд засчих юмсан гэж санагдахгүйгээр амьдарч чадах юм байна гэж бодсон болохоор одоо харилцаа илүү гүнзгий түвшинд авчирсан. Тэгээд бид хоёрын анхны эхлэл хайцсангуу тэгж нэлээд сайн ярилцаж бас ингээд би бинийг хүлээн зөвшөөрөлтөй эхэлсэн учраас бид хоёрын хэрэлдэх маргах зүйл анх амьдарч эхлээд ер нь бол маш бага байсан. Нэг их тэгж хэрэлддэггүй байсан. Гэхдээ яг нэг гол асуудал нь болохоор би л одоо яг эрэгтэй эмэгтэй хүний ялгааг ойлгохгүй байгаад байсан. Яг өөрийнхөө байлгах гад. Энэ хүн өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн бодолтой байгаа. Би бас өөрийн гэсэн бодолтой юм. Одоо юмыг ингээ хийх аргууд нь ч арай өөр байгаа гэдгийг ойлгохгүйгээр анхандаа ингээд би энийг ингэж хиймээрээ чи ингэж хий гэд ингээ шууд өөрийнхөө бодлыг тулгаад байсан. Тэгэл тэгэж өгөхгүй харна уурлал өглөөл. Тэгээд манай хүн ч гэсэн тухайд хэлчихсэн чи ингэж байна. Тэгээд би чинь заавал ингээд ийм би нэг бол өөрөө ингэж бодоод ингээд байна. Ингэж хийх гээд байна гэд. Тэгээ зөв болноо нэг эргэжтэйчүүд гэдэг штеп. Болноо би ингээд бодсон байгаа. Би ингээд тэр чи яаж хийх гээд байгаа чи энийг ингээд өдөд чи энийг ингээд хийцэн байх хэрэгтэй адил чи хийгээг байна. Ядаа чи ингэж тэдэн сар гэхэд тэгж яагаад ингэж яана гэд. Эмэгтэй хүмүүс чинь илүү тийм нарийн детальны боддог штеп. Тэгээ яг тэр нарийн детальны хийж өгөхгүй болохоор тэрүүнд нь ингээл боож өчг гээл өглөөд идэг байсан. Бачуурал тийм бачуурал тэгэхээр манай хүн болно чи хайртай итгэлтэй гээд ингээд тэгэл ч ч яах ч л юм да гээд тэгээд за би бас арай л зэрүүлээд байгаа юм байна да. Бас харьцангуй бид хоёрын хувьд ингээд ярилцдаг учраас нөгөө ярилцдаг хосын давуу тал нь бол хичнээн ингээд алдаанууд гаргаж байгаа ч гэсэндээ харьцангуй ингээд хурдан засаад явчихдаг. Байдаг юм байна гэж бодоод байгаа. Тэгээд чи намайг ингээд байна. Миний ингээд бодож байгаа юм байна. Чиний бодож байгаа юм бол юм байна. Гэхдээ миний ингээд хүрэх гэж байгаа арга маань юм байгаа гэд. Ингээд за гэд. Тэгээд ингээд нэг жоох өөрийг ингээд хазаарлаж нэг татаад. Тэгээд ивсэн чи нэрэл ингээд намайг өгүүлсэн өглөөг өөрийнхөө хийхчихсэн тэр ингээд хийнэ гэсэн юм одоо хийгээ яваад байгаа байхгүй юу? Тэгээд яг миний бодсон аргаараа шиг өөрийнхөө тэр төлөвсөн төлөвлөгөөгөр ингээд яг тэр цаг тухайн үе болгондоо тэгэж алдахгүйгээр яваад исэн. Тэгэл за. Тэгээ би нэг яг нөгөө нөхрийгөө хүлээн зөвшөөрч бас итгэж эхэлж байгаа байхгүй. За энэ хүн ингээд айгуу тийм өөртөө юм дарамт үсэхгүйгээр ингээд айдуухнаар ингээд явж байгаад болгочдөг хүн юм байна. Гээд тэгээ болноо гэхэд нь за гэдэг ингээд итгэж хүлээцтэй байж эхэлсэн. Үнэ яг тэгдэг шүү дээ. Харин тэгэл тэр хүлээцтэй байхын тулд бас л тэгэл үнэхээр л ингээд гэсэн үгээ хэлэхгүйгээр хэлээ хазах. За гэж ууж өгөх. Тэрүүнд бол үнэхээр суралцаад одоо харьцангуй тэр маань гайгүй болоод бас төвхөртэй итгэдэг өөрийнх нь бодсноор өөрийнхөө сонголтыг хийгээд явах боломжийг олгоод явж байгаа гэж бодож байгаа. Сонголтын хүндлээд тий. Энэ сонголтын хүндлээд тэгээд яг хамгийн яг одоо тэр тухайн үед бид хоёрын одоо хосын харилцаан дээр гаргаж ирсэн нэг зөв юм гэх юм бол нэгдүгээр маш сайн ярилцсан. Манай нөхөр ч гэсэндээ надад ингээд таагүй байгаа юм шууд хэлсэн. Чиний надад энэ чинь болохгүй байна. Чи ингээд шууд ингээд хэлсэн. Тэгээд тэрийг нь бас би бас одоо өөрийгөө үнэлэхэд яаж ашиг ингээд дааж авсан юм. Чи намайг шүүмжлээд байна. Чи намайг ингээд байна гэж бодохгүйгээр нэрээ миний буруу биш шүү. Нэрээ бас тийм шүү гэж бодоод хүлээж авсан маань бас их одоо зөв байж дээ гэж бодож байгаа. Тэгээд яг миний одоо ингээд хосын харилцаан дээрээ баримтлагдаг нэг зүйл нь заавал ингээд нөхрийн ингээд зөв буруу байж миний дандаа зөв байх алдгүй. Тэгээд би ингээд буруу байх юм бол нөхрөөсөө уучлалт гуйдаг. Тэгээд за миний ч бусан буруу байна. Заримдаа тэгээд нөхрийгөө ч та харагддаг. Тэгэхээр ингээд харилцааны тийм надад тийм тэгш бус байдал
жоохон таалагддаг. Аха. Эмэгтэй хүн байнга арга дуулах хэвээр дандаа л эмэгтэйчүүдийнхэн зөв байх хэвээр гэсэн зүйл надад таалагддаг. Тийм болохоор аль болох нөхөртөөгөө шудраг гэдэг хариуцлагуудаа хүлээж явахыг хүсдэг. Тийм. Аха, яг үнэ шүү. Тэгээд яг ингээд бас нөхрийнхөө ингээд үнэн шууд ингээд надад шүүмжлээл чиний над чинь болохгүй байна гэж хэлэхэд нь харьцангуй дааж авахыг хичээдэг байхгүй юу? Хэрвээ би ингээд надад одоо өөрийнхөө сэтгэлийг ингээд нэг нээхтэн би тэрийг нь чи яхаараа намайг ингэдгийг чи намайг ямар ч үсэн гэсэн хайрал би чи эмэгтэй хүн гэл ингээл уйлж унжаад ингэх юм бол дараагийн удаа нөхөр маань надад яг тийм илэн талангүй байхаа болж байх гэж боддог болохоор аль болох ингээл за нэрээ тийм шүү. Надад хэрэг өмгөөлөх юм байгаа бол тэрийг өмгөөлөд ингээд яг юм эрүүл харилцааны байр суурин дээр тэгэж ярилцдаг. Тэр маань л яг тухайд би жоохон тийм харилцаа хүндэрхгөөд нэлээд жоохон юм хэрүүл маргаан ихтэй болох гэдэг үед их зөвсөн байна да гэж бодож байгаа. Яг зөв. Тийм партнер нэг юм байгаа юм байна. За. Яагаад ч юм бэ дөнгөж нэрээ ингээд хамт амьдраад эхэлсэн чинь яав ээж тэрүүгээ бид нэр ингээ хамаагүй айшилж уурлаад ич чаддаггүй шүү дээ. Тэгээд ингээ надад амар хайртай гэдэг нь мэддэг. Тэгээд ингээ нөхөртөөгөө ингээд хамт амьдарч эхлэнгүүт энэ хүн надад маш их хайртай. Намайг ингээд яавал ч ингээд миний талд байна гэдэг нь ингээд мэдсэн чи ингээ одоо гэдэг юм. Ерөөсөө бараг тийм ээ. Амар ингэж ууралж жоох юм дээр хүртэл ингээ стресстэй дэсээ айгуу сонио. Тэгэл бүр явраас уурлах шалтгаан байхгүй ч чи ингээд тахтай яа ингээл амар уурлал. Тэгээ бүр сүултээ ингээд бүр өөрийгөө яана гэж ямар солиотой юм бэ гэж бодоод би ч юм галзарсан юм шүү дээ гэж тийм баран гэж галзуу юм шүү дээ. Миний удаа сэтгэл зөвхөр байгаа юм хэм дээр уурлаад тахтай яах вэ гэж бодоод тэгэл бүр ингээд ихлээд ингээд тунаад байдаг юм бэ лээ. Тэгээ сүултээ заа ч одоо энэ хүнийг ингэ заавал ингэ зовоож явах гэж ямар алба байна гэж бодоод. Харин нэг жоохон бие барьж эхлээд. Бас яг нэг дөнгөж хамт амьдраад эхлэхээр яг нэг хэсэг нэг тэгдэм байлээ. Тэгэл тэрийг за одоо болио гэж төвчгүй л бол тэгэл мангартаа л ахаар бил. Харин тэрээс бүх юмн дээр ингээл уурхаад байгаас бүх жижиг сажиг юм хаалал. Чист нэг намайг ингэсэнгүү би тэглээ инглээ. Тэгээ ингэ тайвширчаад эргээд бодохоор амар ичмэр юмнууд гэдэг нөгөө төлөнтэй. Харин тэгээ хөөх хамт манай нөхөрж байгаас чи ингээд бусдад уураа ингээд надад гаргаад байна гэдэг хөөх хамт. Тэгэхээр нэр яана. Ингээ өөр төрөө бодоод үзэхээр айгүй тийм муухай санагдах. Хэрвээ ингээд манай хүн нөхөрөө ажил дээрээ ууралж ирчихэл надад тэрийг гаргаад ивэл надад бүр ямар шудраг бос явах лээ. Тэгээд өөр төрөө бодож үзээ нэрэл бичээс том муухай зан гаргаж байгаа юм байна шүү. Тэгээ хайрлж гоё хамтдаа гоё энэ түүхийг бүтээгчээд ингээд нэг ингээд зүгээр уураа гаргах. Тэг хүссэн болгоно энэ хүнээр ингээд сэтгэл зүгээр зүгээр энэ хүн дээр ингээд гаргаж асарчаал тэгээл ингээд явж идэг ингэж байж болохгүй гэж. Яахан бие хазаалж бол эмэгтэй хүн яваал байвал тэр нахиад идэг юм билээ. Миний хувьд бас хайцангуу өөрийг бодоход за маань бас богино байгаа учраас одоо өөр босод дээр л гайгүй асуудал. Үний би нас яг тэгж бодож байсан. Ер нь л бие хазаарлахгүй бол тэг ингээд ерөөсө бүх бараа муу мухаа гэж нөхөртөө хацгаал тэгснэ нөхрөөсөө өөр болохоор амар хайр хүсэл тэгснэ өөр болохоор тэр хэмжээгээр нөхгүй байгаагаа амар ойлгож байсан. Ер нь би яг бас нэр нь чамайг сая өөр дээрээ бодоод үзэхэргээ саналаа. Би бас яг өөр дээр бодож үзсэн. Надад хин нэгэн чиний эн чин таалагдахгүй байна. Энэ үзэл бодол чин таалагдахгүй байна. Эн чин болохгүй байна. Ингэж ярьж байгаа чин таалагдахгүй байна гэл ингүүл би бүр яаж боож хөх болоо гэж яг нэр нь бодож ирсэн. Тэг би ямар өөрийгөө муухай хүн бэ хөөх гэл. Тэгтээ яг ингээд тухайн үеийнхээ процесст ингээд өөрийгөө тэгэд байгаагаар юусан анзаардгүй юм блэ. Зүгээр л нөхөрмөл миний уурах хүргээд байгаа зэ.
Тэгээ ингээл эргээл яг тэр болгоныг бодоод үзэхээр яг эцсийн үр дүн нь ерөөсөө би л гэсэн байхгүй. Үнэхээр л амар муухай зан гаргацсан. Амар муу хүн байсан үнэ. Одоо засраад тэгэл сайжраад явж гин гэж. Харин тийм ёстой л нэрээ яг ингээ өөр төрөө эмгтээчүүд маань ингээд бодож үзэх хэрэгтэй юм билээ. Тэгвэл бид нар ингээд айгуу давруу юм байна гэж харсан. Хайрлаа л гэвэл улам шиг хайр хүсээл гэл хийж болгож өгөөлэй улам л ингээд болгож өгүүлэхийг хүсээл тэгээд талархалж авахгүй тий. Өө баярлаа гэдэг бүр урмын өвч авахгүй тэгэл улмал их гэд ингээд идэг. Тэгэхээр ч бас яг ингээ өөрт надад бас яг ингэж хандвал надад ямар муухай ахвалээ гэж бас бодоод үзэхээр амар үүртэй заагаал бүх юм маань босцох юм маань хүртэл заагаал ингээд дэвэл бүр ямар муухай там шиг амьдрал байх вэ. Тэгэхээр тэрийг л маш сайн бодож бид нэр өөр дээрээ л аягүй сайн би энэ анализ хийх хэрэгтэй тий. Би анализ хийж бодох хэрэгтэй юм байна гэдгийг харсан шүү дээ. Тийм. Тэгээд маш сайн л ярилцах хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол тэгээд нөхрөө сайхан яриулаад бас тэгээд сайхан сэтгэлээ нээж явахт нь эргээд битгий хаагаарэ. Ингээ аль болохны хаахгүй байх тал дээр нь л хичээх хэрэгтэй л гэж бодож байна. Бараг ярьсны хэлээ чи тэгээд тахт яа ингээд би бол тэр нь уурлах гэдэг үсэхгүй. Бас яг нэрээ. Тэгээ ингээл амар хөөрхөн надтай яриалаа гэсэн чинь тэгсэн гэл би бараг л чи тэгээд тахт яа ингээл зүр сонсож өгөх гэл ойлголцохгүй ярилцчих би бараг тэндээс өөрөө уурлаад байгаа байхгүй. Тэгээ яг тийм асуудал үнээр байсан. Тэгэл нэр нь тэрэн дээр л яг чиний хэлгээр өөрийгөө хазаарлал. Болохгүй шүү ярьж гин. Тэгээ ойлгох хэрэгтэй шүү гэж маш сайн ухаарсан гэв. Нэс нь бас нэг юм асууж хоо. Одоо юм хосын хувьд хувийн орон зай хоёрын хувьд яг юун дээр тогтдог юу өөрсдийн хувийн орон зай гэж үздэг вэ? Хосын орон зайг бид хоёрлаа одоо үзэл санаа л гэж боддог шүү дээ. Тийм хүн одоо юу гэд юунд цаг зарцуулмаар байна. Ер нь л одоо яг ингээд оюун санаагийн сайхан чөлөөтэй байх нь. Одоо сайн нэг би бол ингээд юмаа яаж хийхин хүртэл ингээд заагаад байсан чи тэрийг их хэвээр ингэх хэвээр гээд тэр дөг нэг боогдуулж исэн энэ хүний хийхээ цагийг давж исэн гэж өөрийгөө өгдөг жаа. Юунд дуртай ах, юунд дургу ах, юуг хийхгүй байх юм ингэж өмнөөс нь шийдэн гэдэг бол энэ бол хийх цагаар гэж бодож байна. Найз нь бас би энийг яагаад асуусан бэ гэхээр ер нь л ингээд одоо дамаа сошиал медиа юм үзэхээр яг хүн болгоны хувийн үзэл бодол өөр байж болно л тоо. Тэгтээ ер нь дийлийнх нь ингэж анзаардаг байдаг. Ингээд бид хоёр хосууд. Тэгтээ миний утас бол миний хувийн орон зай. Одоо тий хамт амьдардаг нэг гэрт амьдардаг хүмүүстэй ингээл 2-3 хүүхэд төрүүлсэн. Тэгтээ ингээд тийм хүмүүс бол ингээл миний хувийн орон зай бол миний утас одоо өөрөө гэдэг. Надад энэ бодол амар заавчлаараа энэ зөвхөн миний бодол шүү. Маш сонирхолтой биш ээ. Ер нь ингээд энэ байж болох уу гэсэн өнцгөр харагдаад бүр ингээд бодогдоод байдаг байхгүй. Жишээ нь ингээд бид хоёр болохоор хос болгоны хувийн орон зай гэж бодож байгаа бодол бас өөрөж болно л доо. Тэгээ бид хоёр болохоор хоорондоо ярилцаад за ингээд чи хоёрын хувьд чиний хувьд чиний орон зай яг юу юм бэ? Би чиний хувийн орон зайд халтахгүй бай. Хоёул энийг ярилцаж тохиолцсон. Ингээд гадна тэнд тийм хүн хувийн орон зай гэдэг чинь утас гэж байна. Хувийн орон зай гэдэг чинь миний данс гэж байна гэдэг зүйл биш. Яг чиний хувьд юу юм бэ гэдэг дээр нь бид хоёр ярилцаад. Тэгээ ингээд хосуудын хувьд ярилцаад исэн чинь одоо ингээд утас гэхээр амар байж боломгүй болоод байгаа байхгүй. Жишээ нь ингээд хаяа гинт сандарсан үед нөхрийнхөө утсыг аваад миний утас болохгүй байвал нөхрийнхөө утсыг аваад ажилдаа явдаг ч юм уу хүнтэй ярьдаг ч юм уу ээж автагаа ярина. Одоо данс аппликейшн болохгүй бол нөхрийнхөө авч ашиглана. Тийм тэр нөхөр маань жишээ нь ингээд миний надад байж болох миний бүх хувийн орон зай нөхцөн бий байна уу тэгээ өөр хинт ч гадны хүнд харуулахааргүй бүх юмыг маань хардаг мэддэг. Тэгэл би ирээл нөхөртөө байж болох бүх юм ажиж гэж ярьцдаг. Тэгэхээр ингээд нөхөр бид хоёрын хувьд бол утас хувийн орон зай байна гэхээр маш сонио байж боломгүй байхгүй. Тэгэл данс санхүү маань нэг тэгэл хамтдаа данс санхуугаа хүртлээ за хоёлаа санхүү маань тэд нэг сарын ирэглээ тэд дараа сарынх тэд болно шүү гэж боддог.
яг ингээд хоёулагийн хувьд бол тий хоёулаа найзуудын хувьд бол жидээр хувьд бол утас миний хувийн орон зай байж болоод байгаа хгүй. Нэр нь миний хувийн орон зай надад хамааралтай миний чат, фейсбુક бүх юм миний хувийн орон зай тий. Тэгтэл нөхөрийн хувьд ингээд хинэр гэр бүл хосуудын хувьд бол хувийн орон зай гэдэг нь үнээр яг чиний хэлдэхээр ингээд үзэл бодолт нь хит ингээд өөрийнхөө бодлыг тулахгүй тий өөрийнхоороо одоо дайрахгүйгээр чи би ингэж бодож байгаа бол чи ингэж бод чи миний дуртай юм дуртай бай гэж тэгээ шахахгүй байна гэдгийг л амар том хувийн орон зайд нь халтахгүй байх нэг том соёл юм биш үү гэж бодогдоод идэг. Бүх хүмүүсийг ингэж бодосоо гэж бодоогүй ч гэсэндээ ер нь бол хосын хувьд бол утас хувийн орон зай. Гэтэ тэр амар сонио. Одоо чинь маань нөхөр ингээл хамт ингээл хитчихсэн. Утас бол миний хувийн орон зай гэл тэгснэ ингээл цаашаа хараад уцаа нугаал юм хийгээл. Уцаа ингээл юм чи ингээл ярих юм юм яахлаа ингээл уцаа яг таг нуучаал кодын хэлэхгүй штэ. Кодын хэлэхгүй миний орон зай гэдэг би бүр ингээл боож тий яг би одоо хартаа гэхдээ хармаа ингээд нэлийн гайгүй болсон хүн л тэгтэл ингээд хартай хүн биш байсан ч гэсэндээ ингээд амар сонио нууж байгаа юм болол гэж бодчих тий. Тэгээ нуух юмтай хүн л ер нь уцаа нуух юм байна да гэсэн бодол ер нь л тэгж бодож байна. Төрсөн. Манай гэр бүлийн хувьд бас юу юм бэ наа. Яг нэг тэрийг нэг айхтар тэгж яг ярилцчихсан юм байхгүй ч гэсэндээ хин нь нэг уцаа тэгж нэг айхтар хайхардггүй. Тэгэл угаасаа би бинийхээ банкаар ороод заавал ингэж чинь яаж нээж ингээл аль чиний утсаар ээжгүй залгах чи миний утас нэг тэнэг муу байна ингээл хамаа намаагүй аваад тэгэл яачдаг. Тэр утас бол яг ингээ хамт амьдарч байгаа энэ гэр бүлийн хувьд бол мэдээж хаан ээжтэй бас арай өөр ээж магадгүй. Гэхдээ нөхөртөө бол үнэхээр ингээл уусаа утасаа шилхай бүх юм дундаа орцсон. Тэгээд тэрэндээ хинэж нэг эмзэглэдэггүй. Тэгээд уусаа тийм сошиал маштай тийм идэвхтэй биш болохоор тэгээд бэжлээдэг. Тэгээд тэр чинь уусаа юм биш те. Тэгээ манай гэр бүл бачгагийн манай нөхрийн гэр бүл нөхрийн маань гэр бүл миний гэр бүл ингээд бүр дундаа орсон болохоор тэнийг тэрийгэ тоодог. Тэрийг барыг тэгж авалт тэгж авч үзэж байгаа ч юм. Би нэг амар хүн дээр хүлээж аваагүй ч гэсэндээ зүгээр ер нь дийлэнх залуу хос маань ийм бодолтой байхаар надад тий бас л яг өөрийнхөө нэрээ үзлүүдээ би тулах гэдэг юм болов уу гэж бодсон ч гэсэн за ер нь гэхдээ хосууд ингээд гадна ингээ энэ хүн ингэж ярьж байна энэ дөө бас өөр хүмүүс ингэж ярьж байна гэж бусдын бодлоос илүү хоорондоо чиний хувьд чиний яг хувийн орон зай чи яг юу юм бэ би юу л ч халтаад байл чамд тамир тухгүй тааг байх юм бэ гэдгийг хоорондоо ярилцаж тэрэн дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй болов гэсэн бодол төрж ирсэн тухайд тийм байх хүн болгоны бодол өөртөө тий хүн болгоно мэдэрдэг мэдрэмж бас өөр учраас тий. Тэгэхээр ингээд сошиал бас нуумаар байдаг хүн ч гэсэн байж яг угс байж болно. Тий. Тэгтээ ингээд тэр гадуур хүмүүс нуудаг юм байна. Тэгээ хоёлаа нуу дансан тустай байдаг юм байна. Хоёлаа дансан тустай бай гэхээс илүү хоорондоо ярилцаад байх нь тустай байх нь зөв үү? Хамт байх нь зөв үү? Чи надаас одоо тий энийгээ нуухан зөв үү буруу гэдгээ амарсан ярилцах нь л асуудын хувьд нэлээд том чухал шийдвэрүүдийн нэг юм байна гэж бодогдсон. Бид хоёр бас нэлээх муудаж исэн болохоор. Тийм шүү. Нэрээ ер нь л их сайн ярилцах хэрэгтэй тий. Тий яг үнэ. Нуулгүй ярьсан дээр ер нь тэгээд нэг нууцтай, нэг нуух юмтай байгаад эхлэхэд нэг харилцаа угаасаа нэг худлаа болоод байдаг шүү дээ. Би ч гэсэн ингээд яг нэг хатад нэг тэрийгээ би нэг хүнээс нууж байгаа даа гэсэн бодлоо. Байсан яг үнэ. Тэгэл үнэхээр л надад хайртай бол бүхэл юм маань ойлгож хүлээж авах юм чинь. Тэгэл нэн насны минь ер нь бол эцэг их өөр хүүхдээс ч илүүтэйгээр одоо хайр нэрлэдэг чинь хамгийн чухал насан туршдаа тэгэл хэдэн 60 70 жил ингээл хамтдаа амьдрах ийм хайр юм чинь. Ашгал маш гоё бат бүх харилцаа эхнээс нь ахуулаад үсгэж байна. Яг гоё баал гэж бодчих. За тэгээд хасууд маань тэгээд ээдээ сайхан би бинийгээ гоё хүлээн зөвшөөрөөд ер нь л анханасаа надад л яг ингээд эхлэхдээ ер нь би энэ хүнтэй нугаас нэг муу зан маань нэг жоохон харагдаад нэг жоохон ажиглагдаад байдаг штеп. Ер нь тэр үед нь л би яг үнэхээр энэ хүнтэй амьдарч чадах уу гэдгийг эхлээд надад бодчихвол эхлээд яг нэг хүлээн зөвшөөрчүүл айгаа амарлах юм байна гэж яг өөрийнхөө туршлага дээрээс. Тэгээд үнэхээр ингээд тэр хүнийг яг хүлээн зөвшөөрсөн бол
дараагийн асуудлууд нь маш гоё ингээ буурчдаг юм байна. Басаа л би тэгээд тэр хүний мууг нь мэдчихлээсэн тэг хүлэн зөвшөөрөд хамт байж байгаа болохоор заавал тэгж өглөөд ахаараа шаардлагагүй байхгүй тийм. Тэгэхээр нөгөө хүн маань ч гэсэн тэг миний хажууд ингээд заавал өөр хүн шиг байх гэж хичээхгүй яг ингээ өөрийнхөө байж яхад болчих болохоор тэр нь ингээд айгу жаргалтай. Тухтай тийм тухтай яг энэ гэр он шиг дулаан өгч байгаа болохоор энэ тэгэхээр хосууд маань их сайн одоо наамын сайхан сэтгэл хөдлөлөөн давж байгаад яг сайхан бодож үзэж байгаад тэгээд харилцаандаа бол хин хиндэл их сайхан эрүүл харилцаа болох хаа л гэж бодож байна. Тэгээ би нэг сайхан нэг өөр найзаасаа бас нэг юм сонсчихсан. Гэтэ ингээл ер нь эрэгтэй хүн чинь яадч магадгүй штэ бид нэр юу ч мэдэхгүй штэ ингээл чи ингээл 10 жил аймаг гоё амьдарч яснаа гинтл ингээл 2 жил 3 жил ингээ өөр нууц амрагтай ч юм уу те явж исэн юм уууд байдаг зодож мэдхгүй байгаа хэрэндээ те зодож нүдэхгүй сайн халамжлал хайрлаж байгаа юм цаагаараа ингээл үжид ер нь эр хүнд тэгэхээр эрхээ өрөөнд айтаг гэл бодлоод ингээ юм ярихаар бүр ингээ болоогүй ахт нь наан бодож би өөр амар хямрал бараг яагаад ч гахтал өөр хэмээ нөхрлөгөө дайрал уурч хүрэл тэгээ ийм бодлоо амираас айгүйх сонсдог тий. Ганц бихчнээс. Тий. Надад маш хэцүү санагдав. Тэгээд үнэхээр ийм зүйл үнэхээр болвол яг тэр болох үед нь л та тэрнтэй нүүр тулъя да. Наа нь болоог байхад ингэчхүүд энэ үү ингэхүүдээ гэдэг бодол тээж бүх насаараа амьдрна гэдэг бас амар хэцүү санагдсан. Яг тэр нөгөө нэг ер нь ингээд бүр бити тоо гэсэн үг бол биш л дээ. Тэрэнд нь тоохгүй хай гэсэн үг бол биш л дээ. Тодорхой хэмжээнд хүү хаана юу хийж яаж юм те. Тэгтээ байнгын л за энэ маань яаж байгаа л ингэж байгаа л гэл өөр энэ ер нь ингээ те нөгөө хүнийг л бодоод байгаа юм шиг боловч эцсийн дүндээ хүн өөрийгөө л маш ихээр зовоож идэм байна да гэсэн бодол. Тэгэхээр сайхан амьдрахын бас нэг юм зүйл бол тэгээ юмыг болох үедээ л нүүр тулаал наан сайхан тэгээ одоодоо амьдрал тайван сайхан байх чухал юм билээ шүү. Тийм би яг наадах нь санал нэгдэж байна. Надаас яг иймэрхүү асуултууд яг үед нь өвөж ярилж ирсэн юм эхлээд ямар ч юм хайрлалтаараа би бол хамгийн сайнараа л байна. Хамгийн сайхнаараа амьдрна. Угаасаа миний мөн чанар л хайрладаг юм мөн чанартай учраас хайрласаар л. Тэгээ хэрэг болоогүй бол тэгэл тэр хүний би өөрийнхөө зүгээс л хамгийн сайнараа хийсэн. Тэгээд тэрийг хүлээж авч байгаа нөгөө тал нь хүлээж авахгүй бол тэр л үз. Хамгийн сайнаар хүн өөрөө хийчих юм бол дараа нь харуулсал байхгүй. Тэгээд за. Тэгвэл одоо үнэхээр ингэхэл өчртэй гэж харьцангуй нөгөө харуулсал маань байх гэж бодоод тэгээд зүгээр хамгийн сайнараа л амьдрий. Яг л энэ мөчтөд гоёор л бай гэж боддог. Яг үнэ. Яг наад өгч шүү. Тэгээд энэ мөчтөл гоёор амьдрахаас амар чухал санагцаа. Ирээдүгээс айгаал байвал энэ ирээдүгээс айгаал нөгөө нэг ингээд төвшөөртэй амьдрах юм бол ирэх тэр нөгөө нэг гоё аз жаргалуудыг одоо яг одоо байгаа энэ аз жаргалуудаа мэдэрч чадахгүй ингээ алаа ичих юм шиг санагдаад байна. Яг үнэ. Тэгэл шал өөр байх байсан үеэр ингээл тийм янз бүрийн яриа бодлуудаас болоод ингээ эсэргээр нь эргүүлээ хайчих юм чи үүсэхгүй шүү дээ. Тэ ер нь бол гэр бүл маань хоорондоо хизээ намайг хуурах бол гэж амьдрах ч юм ямар гонигтай юм бэ? Гонигтай. Тий. Тэгээ угаасаа бодоход нөгөө намайг тэгчээр хуурахтэй гэж бодох юм бол тэгэл хайр тэр сайхан харилцаа үүсэхгүй тэгэл тэр бодолч нэгтстэй яг л нөгөө нэг тэр бодоод байгаа үр дүнч нь л авчиж байгаа. Яг үнэ. Тэгэл эцсийн дүнд нөгөө хүний бодол урлаад амшуулчих яг өөрийгөө л зовоож идэм байлээ шүү тий. Бид хоёрын хувьд бол нэлээ их асуудлууд байсан. Маш их зүйл байсан. Тэгээ би минутанда багтаах гад амар товчхон ярьсан. Тэгээ зүгээр эцсийн дүнд нь хэлэхэд зөвхөн ингээ хамгийн зөв шийдэл бол ингээд хоорондоо маш сайн ярилцах юм байлээ шүү гэдэг дахиад тавтаад хэлмээр санагдлаа. Зөвхөн хамгийн чухал тий. Тийм бол хамгийн чухал. Тэгээд ярилцахдаа бид нэр өөрсдийнхөө одоо тий яг ингээ байгаа бүх зүйлийг бодитоор нь хүлээж аваад хүлээн зөвшөөрөх амар чухал юм байлээ шүү. Тэгээд ингээд би ярилцдаг хос байхгаа хичээгээд ярилцаж эхэлж байхдаа яг миний яг анхан шатанд гарч ирсэн алдаа гэх юм бол би ярилцаад байгаа хэрнээ
Яаж яж байгаа нөгөөнийхөө буруулах гол би ингээл яриаг нэргүүлэл үгүй тэгсэн чинь ингэсэн тэгээд чи тэгсэн байхгүй би тэгэхээр ингэсэн ингээл өөрөөгөө өмөрөл ерөөс ингээд өөртөө нэгч бурууг наахгүйсэн. Яаж яж байгаа л тэр хүнээ буруу болгочихгүй л тий. Уул нь ярилцаад байгаа ш хоёлаа асуудлыг ингээ гол ингээ юм нь олоод цаашаа тэр асуудлыг дахиж юм сөхөөргүй хоорондоо ойлголцох ёстой байтал би зүгээр л өөрийгөө л одоо л чамайг л дийлэндээ гэж. Тэгэлсэн энэ бүр ингээд хэрвээ ийм хандлагатай ярих юм бол ярилцаад чирэггүй ярилцаад ямар ч үр дүнд хүрдэггүй юм бэлээ. Тэгээ бүх зүйлийг хүлээн зөвшөөрөө дайлал талдаа ингээл ойлголцоод би үнэхээр ингээд байгаа юм надад үнэхээр ийм асуудал байгаа юм биш үү гэдгийг хоёр талдаа хоёулаа хүн хүлээн зөвшөөрсөн цаг тэгэл харилцаа бол амар гоё цаашаа илүү гоё болоод явдаг юм байна гэдгийг одоо биеэрээ мэдэрч байгаа. Харин тэгээ яалтчгүй л үнэхээр харилцаан дээр одоо авч явж арай нэг ухаан зархан л угаас эмгтэй тал нь яаж яриулах уу, яаж энэ хүнийг одоо сэтгэл өдрийг үнэхээр энэ гоё амьдралыг авч явах уу гэдгийг одоо эмгтэй хүн шийддэг гэж ярьдаг. Тэгээд үнэхээр л үнэн юм шиг байна. Эрэгтэй хүн бол л ингээд эмгтэй хүнийхээ сэтгэл хөдлөлийг хараад эмгтэй хүн л бараадаг байдаг. Яг үнэ. Тэгээ нөгөө гэр бүлийнх нь эхнэр нь ингээл амар ачаалтайхаар нөхөр ч гэсэн дагаа шал өөр болдог юм шиг мэдрэмж бас авч ирсэн ш нэрэ. Би ингээл амар юм байвал ингээл дагаал бүгд амар гоё. Би л нэг жоохон ингээл гундуухан болчихоор бүгд дагаал бас мох болцдог ч юм уу тийм мэдрэмж авч ирсэн. За сайхан ярьцдаг боллоо. Сайхан боллоо. Баярлалаа. Өнөөдрийнхөө подкаст ингээд өндөрлүүлээ тийм ээ. Тэгээ бидний амьдралыг подкастыг сонгон хамт байсан сонсогч танд маш их баярлалаа. Бид хоёр ингээд өөрсдийнхөө амьдрал туулж утсан мэдэрсэн ухаарсан зүйлээсээ чадан ядан ингээд та бүхэнтэйгээ хуваалцлаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Цаг зав гарган өсгөл хүртэл сонссон хэрхэн сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа. The sun awakens and opens the world in colors. Each ray is a hug, a promise, and life dances to the sound of the winds. Beautiful.